За өнгөрсөн шөнө Увсаймгаас Улаанбаатарыг чиглэн явж байсан автобусанд 29 настай ээж амарч иж 3 хил 200 г эрүүл сарвал сайхан охинтой болсон мэдээг бид сая та бүхэнтэй хуваалцсан. За тэгвэл яг одоо энд харагдаж байгаа дүрс бичлэг бол Завхан аймгийн Ихүүл сумаас 15 орчим километрийн зайд автобусанд амарчсан ээж охин хоёрыг автобусны жолооч зорчигч нар эрүүл сарвал 9 мэнд их барьж аваад Завхан аймгийн Ихүүл сумын эрүүл мэндийн төвд одоо хүргэж оруулж байгаа ийм сайхан бичлэг байна. За бид бас Ихүүл сумын эрүүл мэндийн төвийн дарга Ариун Заяатай холбогдож ээж хүүхдийн биеийн байдлыг тодрууллаа. За хүүхэд бол төрөх хугацаанаас 10 гаруй хоногийн өмнө төрсөн ч бүрэн төрөлт гэж үзэж байгаа юм байна. Хүүхэд болон ээжийн биеийн байдал маш сайн байгааг сумын эрүүл мэндийн төвийн дарга хэлж байна. Ээж нь болохоор 29 настай 2 дахь төрөлт байсан. Тэгээ ер нь бол яг төрөх хугацаа сүүлийн хугацаа 1 сарын 29-нд юм байна лээ. Тэгээд яг замдаа ингээд төрөөд эцэндээ бол манайхаас 10 гаруй километрийн цаана ер нь автобусандаа бол төрсөн байсан. Тэгээ харин автобусанд бас эмч мэргэжилтэй хүн явж таарад тэр маань бас ямар ч байсан хүүхдийг 9 мэнд аваад тэгээд манай дээр хөвгөлдөж ирсэн. Манай дээр үлээгээд одоогор биеийн бэлтгэлтэй ч байлаа. Тийм байна. За тэгэхээр Увсаймаг болон Улаанбаатар хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Түмэнд нээлттэй хязгаарынхан компанийн автобусанд өнгөрсөн оны 10 дугаар сард бас нэгэн ээж амарч иж цоо ирүүл сайхан хүүтэй болж байсан. За тэгвэл 3 сарын дараа дахин энэ компани автобусанд эрүүл сарвал хөөхөн охин мэндэлж ийм сайхан баяртай үйл явдал болсон байна. За тухайн ээж охин хоёрыг эрүүл сарвал 9 мэнд их барьж авсан автобусны жолооч зорчигч нар 14 цагт Улаанбаатар хотод ирэх ийм хуваартай байгаа юм байна. За мөн Түмэнд нээлттэй хязгаарынхан компани автобусанд төрсэн охинд насан туршдаа үн төлбөргүй зорчих эрх бэлэглэж байгаа гэсэн ийм сайхан мэдээ сонсогдож байна. Тэгэхээр бид автобусны жолооч зорчигч нартай бас тухайн үед болсон үйл явдлын талаар уулзаж та бүхэнд сонирхолтой сурвалжилгыг хүргэх болно.